цацгаана хүүхдүүд ээ? Сайн. За ингээ бүгдээрээ хичээлд орё. Бид нар өмнөх хичээл дээр юуны тухай үзлээ хүүхдүүд ээ? Өмнөх хичээл дээр сайн эд анги холболт төшөө. Техникийн эд ангийн энгийн холболтуудын талаар үзсэн шүү. Зургийг яаж хөдөлгөөнд оруулах вэ гэдгийг үзсэн. Анхны санаагаа гаргасан. За тэгвэл одоо бүгдээрээ хичээлээ баттгах. За нэгт эд ангийг хэн хэлэх вэ? За анх хоёр. За зөв үү? Босоотын хэлэх гэж үү? Хөшөө хэлэх хүүхдөө заа минийх үү? Сайн байна. За. Юу гэж вэ? Түлхэгч. За хоёр дахь эд ангийг хэн хэлэх вэ? За билгүү. Дахир гол зөв үү хүүхдүүд ээ? Зөв. Дахир гол юм. Гурав дахь эд ангийг. За Батмын. Хөтлөгч гар. Зөв үү? Зөв. Хөтлөх гар. За энэ зургийг ажиглая. Энийг бид нар юунд хэрэглэх юм бол? Яагаад ашигладаг лээ? За хөдөлгөөний хэлбэрүүд тэгээд нөгөө бидний санаагаар анхны санаан дээр энэ хөдөлгөөний хэлбэрүүдийн алийг ашиглаж байгаа юм. Анхны санаан хөдөлгөөний хэлбэрийн алийг ашиглаж байгаа гэж байна. Юун дээр энийг буулгах юм бол? Тоглоом дээр шууд зурчих уу? Юун дээрс тоглоом дээр мөч бид нар ерөөсөө бидний одоо анхны зурсан зураг маань ингэж хөдлөнө гэдэг бид нар хараад мэдгүй лөө. Мэдхгүй юугаар мэдгэлээ? Хөдлөл энэ сумаар мэддэг штэ тийм үү? Атгаа дээр зурсан зургийг бид нар аль чиглэлд хөдлөх вэ гэдгийг юугаар мэдэж болох нь вэ? Сумаар мэд. Бид нар өмнөх хичээл дээр үтсэн байгаа тийм. За хүүхдүүдээ. Тэгвэл одоо бидний сая энэ цуглуулсан энэ мэдлэг мэдээллийг бид нар юунд ямар зорилгоор ашиглах гэж байгаа юм? Ямар зорилготой энэ мэдээллийг бид нар цуглуулав? Бүтээлээ хийх гэж бид нар ямар бүтээл хийх гэж байгаа юм? Бид нар ямар санаа гаргасан юм? Анхны санаа маань юу байсан юм? Зургийг хөдөлгөөнд оруулах. Ерөөсөө бидний анхны санаа маань зургийг хөдөлгөөнд оруулах л одоо юм санаа тий? За энийг уншиж өгөх. За мөксөд миний бос. Би хөдөлгөөнд зураг хийх анхны санаагаа олчлоо. Олсон шүү дээ бид нар тий? За дараагийнх нь хонгор зул миний хүмүүс. Би зургаа яаж хөдөлгөх талаар мэдээлэл цуглуулж чадлаа. Бид нар мэдээлэл цуглуулж чадсан уу? Чадсан шүү дээ. Мэдээлэл цуглуулж чадсан тий. За ажлын хуудас нэгийг авах. Хүүхд болгоны тоогоор байгаа ажлын хуудас нэгийг. За ажлын хуудас нэгийг бүгдээрээ нэг анхааралтай уншаалгаа. За дуусна уу? За ажлын хуудасны талаар багшаасаа асуух зүйл байна. Хөдлөх эд анги хаана зурна гэсэн байна? Юуныхаа дор зурагдсан байна? Тийм шүү дээ. Энийг тий өнөө анхны санаа гаргасан зураг байгаа юу бид нар? Хүүхд болгонд байгаа. Энэ анхны санаа гаргасан зурагныхаа доод хэсэгт хөдлөх эд анги. За 3 асуултынхаа дагуу энэ ажлынхаа хуудсыг бүгдээрээ 4 минутанд хийж үздэг. Ажлынхаа хуудсыг энэгээр тий цаашаа санаа байвал нэмэл. За яа. Одоо яаж хийх вэ? Нэг ангир байгаа юм уу? Тий? Ямар нэгэн зав шиг та
зурган дээрээ л бид нэр үзүүлэх гэж байгаа тийм. Болно. За дуусах хүүхдээ. За дуусах хүүхдээ бол гараад өгөө. За бүтээлээ дуусгая бүгдээрээ. За бүтээлээ одоо бүгдээрээ ажлын хуудас нэгээ өөрийгөө яг уу үнэлнэ. Энд одоо өөрсдөө үнэлээд бүтээлээ авчираад наагаалхаа. За бүгд болцсон уу? За. За бүх хүүхдийн бүтээл гарч ирөө. За миний хүү дараа нь одоо өнөөс санаа ойл нэмээд сайжруулчих жолон. За 6 газар. Бүтээлээ самбартаа хатчих. Өөр. За. За маш сайн гэж одоо өөрийгөө үнсээ, өөртөө итгэлтэй хүүхд гарч ирээд өөрийнхөө бүтээлийг энэ 3 асуултанда тулгуурлаад тайлбарлалахаа миний хүүхдүүд. За маш сайн гэсэн бүтээлээс хэн гарч ирэх вэ? За. Энэ анхны санаагаар эхний асуултын зургийн хараас хэсгийг хөдлөх вэ гэдэг нь зургийнхаа энэ хөдлөгч бариул нөгөө гарыг энэ тахир гол хөдлөж ийн нар уулын цаанаас гарч ийн. Тэгэхээр энэ нарны хэсгийг хөдлөх гэсэн үг тийм. Хөдөлгөөний хэлбэрийг сум заагаад зуржүүлнөхээр энэ нар дээшээ гарна гэдэг энэ нөгөө ухрах давших хөдөлгөөний юу гарсан. Энэ дээр иргэн тэмцээнүүдийг тавьж байгаа. Зургийг хөдлөх үед ангийн доод хэсэг зурна гэхээр доороо заах бол дээрээ зарцсан юм. За сайн байна. За чин гарал миний хүү цогшч. Энэ дээр одоо та нарт өөр нэмчихмаар зүйл байна уу? Байхгүй байна гэж. За сайн байна. За тэгвэл багш нэг юм асууя. Энэ дээшээ сум заасан байна. Тэгэхээр яах вэ? Дээшээ. Өнөө тэмдэглэгийг нь буруу. Яа нэг сумаа орхицсан байна тий. Ухрах давших гэдэг нь. За тэрүүн дээр миний хүү дараа нь анхаараарай. За юу. За хийж чадлаа. За хэн бүтээлээ тайлбарлах вэ? За үе мөчөрний хөдөлгөөн нь урагшаа хоошоо гэж хэлдэг үг те. Бид нар техникийн хэлээр юу вэ? Миний хүү энэс хойш юу гэх вэ? Ухрах, давших гэж хэлэх юм байна тийм үү? Энэ уяа гэдэг энэ уяагаар татах гэж яагаад нэрээ хэлсэн юм тий. За функцик таш зөвлөгөө өгөх хүүхдээ нь. Функцик таш зөвлөгөө өгөх хүүхдээ нь. За сайн байна. Анхны санаагаа олгосон. 6 хөдөлгөөнд оруулах талаар мэдээлэл суглуулсан сайн байна. Одоо тэгвэл яах вэ? За бүтээмээр байна уу те? Бүтээхээс өмнө энэ зургийг дахиад нэг сайжруулах юм уу гэсэн бодолтой бүгдээ нэ? Яагаад те? За тэгвэл өнөөдөр энэ бидний хичээлийн сэдэв юу? Миний хийх хөдөлгөөн зураг. За хичээлийн зорилгыг Батминд яг босоод энэ дээр найзуудаа уншаад
Хөдөлгөөн зургийн анхны санаагаа сайжруулан бүтээлийн шин санаагаа. Өнөөдрийн хичээлийн зорилгоо ойлгоо. Юу гэж вэ? Анхны санаа бидэрт байгаа тий? Байгаа. Анхны санаагаа сайжруулаад бүтээлийн шин санаа л гаргах юм байна. За бүтээлээ гоё болгохын тулд биднэрт юу хэрэгтэй вэ? Оо сайн байна. Бүтээлийнхаа дизайныг сайжруулна тий? Дизайн. За тэгвэл бүтээл маань ямар нэгэн одоо дизайнтай байх нь байна. Тэгвэл дизайн гэдгийг та нар юу гэж ойлгож байгаа юм? За анх хоёр Ямар нэгэн зүйлийг дүрсэлсэн. Тэгээд загвар тэр анхны дээр харагдах байдлаас нэг маяг юм. Оо харагдах байдал биднэрт хамгийн нэгдүгээрт юу хэрэгтэй вэ? Тэр юу ээж ээж биднэрт гоё харагдах бай. Ямар байж ээж? Оо мэдээж. Юу? Өнгө хэрэгтэй. Шүү. За хэлбэр хэрэгтэй. Шүү. Өөр юу хэрэгтэй вэ? Оо сайн байна. Мэдээж бид нар бүтээлээ гоё болгохын тулд чимгэлдэг шүү дээ, тийм үү? Өөр хэмжээ хэрэгтэй гэж байна. Өөр за тэгвэл бүтээлээ ямар материалаар хийх вэ гэсэн. Энэ маань бүтээл тавигдах юу юм болоо? Шаардлага. Маш сайн байна. Шаардлага. За бүгд тэр ажлын нууц хоёрыг багаар ажиллах. Хоорондоо харилцаараа фалмастраараа бичээд Багаараа таарсан. Нөгөө юундаа таарсан? Хайрцагтаа, санаандаа таарсан. Ингээ материал бусад хэрэглүүд үүндээ таарсан. Бусад хэрэглүүд. Нөгөө түүний үлээ хэмжээтэй. За болсон.
За баг болгоноос өөрсдийнхөө одоо бүтээл тавигдах шаардлагуудыг тайлбарлах нэг хүүхэд гараад байна. За. Тэдний гараад. Манай бол тавигдах шаардлага болохоор өнгөлөг, тод, олон өнгөтэй байна. Дээрээс нь материал нүүр бат бүх чанартай хэмжээ бусад хэрэглэгдэхүүн дээр таарсан байна. Харин чимэглэл нь болохоор сонирхолтой Сонирхолтой тийм ээ. За. тод гэгэл байна. Чанартай төмөр мод эдэн. Чимэглэл нь болохоор зураг сонирхолтой солон. Албан болохоор загварлаг сонирхолтой. За. Материалын анхаарах зүйлийн чанартай жохолтой. Бактерийн нэнэтэрсэн цаас эсвэл бос татан хэмжээ болохоор хүний гарт тарсан ахуй хэрэгцээ хэмжээндээ чимэглэл болохоор тод өнгөтэй тэгээд үзэн цайтай. Гэтэ тийм ч тийм тод өнгөтэй биш тийм зөвхөн өнгөтэй. За хэлбэр хийх гэж байгаа зүйлээ таарсан жишээ нь хүн хийж байгаа л хүний хийх байгаа. За нэгдүгээр огт өгөх зөвлөгөө байна уу? Одоо тэгвэл бүгдээрээ яах вэ гэхээр найзаагаа үнэлье. Найзаагаа үнэлнэ гэхээр нэгдүгээр огийг 2 3 дугаар баг үнэлнэ. За нэгдүгээр огт одоо тэр 3 үнэлгээнээс алийг нөх вэ? 2 3 дугаараа маш сайн. За нэгдүгээр огт тэгвэл нэгдүгээр огийнх энэ те. За маш сайн. Багш нь бүтээл дээр нь смайл авч. За 2 дугаар ог. 2 дугаар огийг үнэлье бүгдээрээ. За 1-р ог. 2 дугаар огийг яаж үнэлмээр вэ? Сайн тайлбарлсан гэж байна. 3 дугаар ог. манайх 2 дугаар багийг үнэлэх гэж байгаа минийх үү? нөгөө хийж чадлаа. Хийж чадлаагүй гэж байна. За. За одоо бүгдээрээ 3 дугаар огийг үнэлье. За 1-р ог үнэлгээг өгөөрэй. Маш сайн. 2 дугаар ог хийж чадлаа. За. За хийж чадлаа өгчих үү? За. За одоо бүгдээрээ ажлын хуудас 3. Бид нар анхны санаагаа гаргацсан шүү дээ, тий? Бидний анхны санаа энэ дээр байж байна. Энэ дээрээс бид нар мэдээлэлээ цуглуулад бүтээлээ яаж сайжруулах юм бэ? Олсон санаагаа одоо сайжруулаад Яг анхныхаа санааг энэ дээр сайжруулж байгаа. анхныхаа санааг л сайжруулж байна. Шууд холмоос ирж байна. Хоцоогаа байна. Шууд холмоос ирж байна. Тайван зураг чинь тий?
За. За бүгдээрээ бүтээдээ дуусгах уу? За дууссан хүүхдүүд нь гаргаж ирээд. Одоо эхлээд өөрийнхөө бүтээлээр бас өөрийгөө үнэлнэ. За өөрийгөө үнэлэхдээ яах вэ гэхээр хэрвээ чи хийж чадсан бол сая бүр сайжруулаад маш сайн хийсэн бол тэр хийж чадсан дээр байгаа бүтээлээ авчраад харьцуулаад энэ маш сайн гэж тий үнэлчих нь. За хийгээд дууссан хүүхдүүд өөрийгөө үнэлжээ. За бачаргал дууссан бол үнэлэх үү? Яг сайжруулж чадсан гэсэн хүүхдүүд хийж дуусаагүй яг. Яг л санаар чинь гарсан болвол би маш сайн хийсэн тий. Чиний бүтээл аль вэ? Тэгвэл энд авчираа. Ингээ харьцуулаад. Одоо миний ийм бүтээл байсан чинь энийг юм. За энэ яг энэ дээр байна. Хийж чадсан гэж үнэлж байна уу те? За. Энэ дээрээ. Ингээ харьцуулаад. Сайн дээр тавих гэж байгаа юм уу? За тэгвэл маш сайн. Яг дорн. Чиний бүтээл гэдэг. Өмнөх анхны санаа чинь тэгвэл яг бүтээл дараа авчаа. Нэг уу хийж чадсан дээр үү те? Чиний бүтээл ханаа. Тэгвэл маш сайн гэсэн бол тийш нэрч. Энэ юм уу те? Энэ юу? За тэгвэл энэ тэгээд доор очиж байна. За хийж чадсан дээр наах гэж байна. Тэгвэл доор. Чиний бүтээл аль вэ? Анхны санаа чинь Ini apa yang berarti? Ya, harus jaga udah. За. Үлсэн хүүхдүүд бүтээлээ. Үсгэн дээрээ байрлуулъя бүгдээрээ. За чин гарал. Анх хоёр. Өөр бүтээлээ дуусгаагүй хүүхд байна уу? Энэ хэний бүтээл вэ? Анхнаас нь чаана. Тэр. Энэ дээр. Чиний анхнаас нь бүтээл. Энэ өөрөө надад чинь. За бид нар сая юу хийвэ? Анхны санаагаа сайжруулаад юу зурав? Хийх бүтээлийнхээ тойрон зургийг зурлаа. Бид нар сая хэмжээ тавьж шугам зургийн багц хэрэгсэл ашигласан билүү? Ашиглаагүй тий? За тэгвэл бүгдээрээ дэлгэцрүү арай. За юу гэж вэ? Тэгвэл бид нар
сая ямар зураг зурж байна? Тойм зураг зурсан байна тий. Бүтээлийнхээ тойм зургийг зурсан байна. За одоо бүгд өөрсдөө үнэлээ. Эхний үнэлгээ маань сая яасан? Өөрчлөгдсөн тий. Маш сайн хийжсэн зарим хүүхдүүд хийж чадлаа дээр ирлээ. Хийж чадлаа. Эхний анхны санаа дээр хийж чадлаа гэжсэн бол зарим нь маш сайн. За тэгвэл бүгдээрээ энэ маш сайн бүтээлээс нэг шилдэг бүтээл шалгаруулъя. За өт байна гэж байна. За өөр шилдэг бүтээл байна уу? За галуу байна. Өөр энд байна тий. Хоншоо. За энэ гурван бүтээлийг бид нар шилдэг бүтээлээр шалгарууллаа. За энэ гурван бүтээлийн нэг сурагч гарч ирээд бүтээлээ тайлбар. За галууны сурагчаар тайлбарлуулъя гинэ. За. За хаач ажилдаг шиг гэхээр ямар эд анги холболт орж байгаа вэ? Хөшүүргийг ашиглана гэж байна. За шин санаа гарч ирдээ сайн байна. Тэгээ ямар хөдөлгөөн хийх вэ? Эндээс. Тайлбарлах гэж байна. За бүгд анхаарал таараарай. Энэнийсэн бариад даалгавар галуураар үлгийн цаагаараа хараад тэгээд буцаа дээшээ нисэж байгаа юм шиг байна. За дээш тааш. шүү. Техникийн хэлээр бид нар юу лээ? Ухрах давших. Ухрах давших хөдөлгөөн гэмэж босоо чиглээд тий. За сайн байна. За зөвлөгөө өгөх хүүхдтэй байна уу? Нэмэх санаа байна уу? Байхгүй байна. За тэгвэл энэ бүтээлүүдээс үлдсэн бүтээлүүдээс маш сайн хийсэн бүтээлүүдээс нэг сурагч гарч ирээ бүтээлээ. За бөмбөгөөр тайлбарлуулъя гэж байна. За. Би өмнөх хичээлээс санаа авсан зүйл хийсэн нөгөө дэдийг өгөөд эргүүлэх би санаа авчихсан байгаа. Энэ ингээд бол энийг эргүүлэхэд энэ доомоо нэгж тэгэхээр энэ ингээд дээшээ доошоо болно. Тэгснээ хажуугаар энэ бас ингэж эргүүл энэ хоёр жишээ болсон гэж эргэлдэх хөдөлгөөн хийх юм байна. эргэлдэх бас дээшлээ. Энэ зургт маань ойх хөдөлгөөн бас эргэх хөдөлгөөн. За эргэх хөдөлгөөн хийгээд бүр санаагаа нэмээ сайжруулсан байна тий. За сайн байна. За хийж чадлаа. За хэн бүтээлээ тайлбарлах вэ? Хэний бүтээлийг тайлбарлуулмаар байна? За машины бүтээлийг тайлбарлуулъя гинэ. За анх хоёрын бүтээл байна тий. За анх хоёр. Би өмнөх цагаараас арай сайжруулсан. Тэгээд энэ хэр болоод дээр яг тэгээд цаг болохоор цагаад тэгээд энэ өмнөх бүтээл ба зөвхөн урагшаа хошоо энэ болохоор игэж энэ урагшаахын дэшээ одоо энэ бол дэшээ одоо дараа нь нөгөөх нь доошоо шинэ дэшээ болж хөдөлгөөн хийн. За анх хоёрт зөвлөгөө өгөх хүүхэд байна уу? Анх хоёр. За өөр хэний бүтээлийг тайлбарлуулмаар байна? За нарыг тайлбарлуулъя гинэ. Миний энэ дээр бол нэмэгдсэн юм бол зүгээр нөгөө аднах өдөн чимэглэлийн төвчсөн. Эсвэл зүйлээр болоод За гэрийн даалгавар. За хэн босч унших вэ? За намын сувд гэрийн даалгаврыг уншаалаа. Тийшний ягчны зураг зурхад шаардлагатай байгаа материал авч. Одоо тэгвэл дараагийн хичээл дээр бид нар юу зурх нь вэ?
ажлын зураг гэсэн байна. Ажлын зураг гэсэн байна тий. Өнөөдөр тэр тэгвэл бид нар юу зурлаа? Тойм зураг зурсан. За хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. За сайн байцгаана уу? Сайн. За сууч. За багш нь нийслэлийн Скватер дүүргийн лаборатори 45 дугаар сургуулийн багш Туйццэг. Та нарт өнөөдөр багш нь хичээл заана. За бүгдээрээ өмнөх хичээлээрээ бид нар юуны тухай үзэж дууссан бэлээ? Юу хийгээд дууссан хэлээ. Хөдөлгөөний тоглоомыг зүйтэй төлгөөгөө гаргацсан юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нэр төлгөөгөө гаргацсан учраас юу хийх ёстой вэ? Зүйтэй. За энэ юуны зураг вэ? Төлгөөний тоглоомын зураг. За энд юу бэ? За муур булганд хоёр ямар хөдөлгөөн их вэ? Механизм байна. За муур тэгвэл жишээлбэл ямар хөдөлгөөн их вэ? За чи. Толгой нь 100%. Хулганд бол жишээлбэл яах вэ? Урагшаа хойшоо гэсэн үг юм. За. За энэ юуны тухай зураг байна? За дахиад ямар хөдөлгөөн их юм бэ? Тонших хөдөлгөөн тийм ээ. За дахиад тонших хөдөлгөөний доотлын энэ хэсэг юу вэ? Огцон хувилтыг ашигласан байна тийм ээ. За. За энэ юуны тухай зураг. Усан онгоц байна тийм ээ. За хурдны хайрцагт нь хэдэн нудраг байна? За 3 нудраг байна. За түрүүний хоёр зургаас ялгаатай нь юу юм? Ялгаа нь юу вэ? Нудраг нь олон байгаа үстэй тий. За нудраг энд 3 байгаа. Энэ чинь дээр байгаа усан онгоц хэдэн үйлдэл хийн гэсэн үг? 3 үйлдэл хийн гэсэн үг тийм ээ. За саяны зураг хөдөлсөн үү? Лөө тийм ээ. За одоо тэгвэл яаж? За хоньны толгой нь яасан? Хөдлөөд байна тийм ээ. За хоньны толгойг хөдлөөд байгаа зүйл нь хаана байгаа юм бэ хүүхдүүд ээ? Энийг юу гэдгийг? Хурдны хайрцаг гэдэг ихсэн. Хурдны хайрцаг дотор байгаа зүйлийг юу гэдэг вүлээ? Ямар механизм? Яг үнэ механизм гэдэг тийм ээ. За энэ механизм дотор ямар механизм бол гэж бодож байна та нар? За зүйтэй. Нудраган гэж бодож байгаа тийм ээ. Зүйтэй. За энэ ямар зураг вэ? За ямар юу хөдөлж байна хүүхдүүд ээ? Үнэний ам болон сүүл. За, үнэний хам болон сүүл. За, өөр үнэ шиг харагдаж байна уу? За, заримд нь нохоо шиг харагдаж байгаа, тийм ээ. За, сүүл ямар хөдөлгөөн ийсэн? Эргэлт хөдөлгөөн, савчих хөдөлгөөн чинь, тийм ээ. Ам болохоор дээш доош гэж ярих үү одоо? Давших, ухрах гэсэн хөдөлгөөнийг хийсэн. Ихсэн. За, энд хичнээн нудраг багш байна. За, тооцсон уу? Маш олон байна тийм ээ. Олон нудраг ороод ирэхээр яах вэ? Юу гэдэг вэ? Нэр нь юу болж өөрчлөлт вүлээ? Олон төрлийн нудрагнууд нэг дор ороод ирэхээр ямар механизм гэж түрүүнд мэдээллийн хичээл дээр үзсэн гэлээ. За сануулын өгшин. Юу гэж юм? Хилтгий төвд буюу олон нудраг нэг дор ороод ирэхээр ийм нудраг гэж. За бидний хичээл маань мөн үү? Төстэй байна тийм ээ? Төстэй байна. Гэтэ энэ юугаар хийсэн бэ?
Бид нар ч одоо юугаар хийх гэдэг байгаа вэ? За материал авчирсан уу? Нэг сайн. Гэрийн даалгавар багш нь ямар даалгавар өгсөн мөлий? За усаа онгоцныхаа макетийн шин загвараар идээд ирээрэй гэсэн байгаа тийм ээ. Авчирсан уу? За их сайн. За тэгвэл одоо бид нар өнөөдрийн хичээлээр ямар хичээл үзэх гээд байгаа вэ? Оо нөгөө тоглоомоо яах вэ? Тоглоомоо? Хөдөлгөөнд яах юм? Оруулна шүү дээ. Энийг л хүлээгээд байгаа зү тийм ээ. Маш олон зүйлийг хийцэн байгаа. За тэгвэл тоглоомоо хөдөлгөөнд оруулахын тулд ямар механизм ашиглах гэдэг байгаа вэ? Нударган механизмыг ашиглах гэж байгаа. Тэгэхээр бидний энэ юу болж вэ? Бидний өнөөдрийн хичээлийн зорилго болно. Тийм биз дээ. Тоглоомоо бид нэр хийхин тулд ямар механизм ашиглах гэсэн? Нударган механизм ашиглах гэсэн. За тэгвэл одоо бүгдээрээ за хамгийн түрүүлээд энэ эможин багш тэрийг уншаад авч. За бүгд ажлын зураг авчирсан ба хийцэн байгаа тийм ээ. За ярилцаад хамгийн сайн ажлын зураг. За ажлын хуудас 1 гэдээ байж байгаа юм уу? Ажлын хуудас 1 гэдгийг нэгээрэй. За энэ асуулгын дагуу бүгдээрээ ярилцаад хамгийн сайныгаа сонгоод гараад ирээрэй. За. За гарч ирээд шууд тайлбарсан ч болно энэ асуулгын дагуу. За хэний зураг хамгийн сайн болсон юм? Сонгоцсон уу? За энэ асуулга мэдсэн үү? Уншаад хэний дагуу ингэ бичсэн шүү дээ. Одоо гурмаас дурдж яасан. За бичихгүй. Зарим нэг бас бичиж байгаа шүү дээ. За гурван асуулгынхаа дагуу яах ёстой вэ хөлтөө? За. Алмас трэгнэ. За бичиж. За энийг сонгосноо сонгох юм. Тэ нэрээ бич. Нэрийг бичээд яагаад сонгосноо тайлбарлаж гараад тийм ээ. Тэгээ яаж хөдлөх юм тийм ээ. Дээш доош нь огцон. Танаас яаж хөдлөх вэ? Огцон. Тэргээ бариад тий. Бичиж. За хараач. Энэ хахуу танаас. Welcome. За 3 дугаар багийнхан маань сонголтоо хийчихсэн байна. За 2 дугаар багийнхан маань сонголтоо хийчихсэн дуусчих шиг байна. За 1 дугаар багийнхан маань дууссан байна тийм ээ. За шууд яах вэ? Одоо та нар багш нь ярихгүй та нар хэлнэ шүү дээ тийм ээ. За яагаад эможингийнхийг сонгосон юм бэ гэдгийг. Манай багаас эможингийн ажлын зураг сонгосон. Яг нь эможингийн зураг нь арай ойлгомжтой байсан. Тэгээд усан хугацаа яаж хөдлөх вэ гэхээр манай багаас багцсан боёлтыг сонгож огцом боёлтыг маань усан хугацаа. За огцом хоёрт маань яаж хөдөлдөг бол юу гэж бодож байна? Огцом боёлт ингээд ийж чад талдаа яриад юм. Огцом дээшж байгаа нь доош нь. Хөдөлгөөн онцлог хийсэн одоогоор зүйтэй. За одоо яах вэ? Бис ажиллаа юм гэхдээ. Дараагийнх нь. Өөрийнхөө баг дээр. Өөрийнхөө баг. Манай гурван баг үзье. За.
Чиний рекламаа хэн гэдэг? Өө зүйтэй. Бом очир маш сайн зурсан учраас чинийхээ сонгосон юм байна тийм ээ. За. Загвартай айлхнаас. Аа. Асаан яас гэдэг нутрам бизнес маань. Баам бором бизнес маань. Энэ голын бизнес маань галдаг болох. Өөрчлөлийн бизнес маань болохоор асаан хөртлөн дээр. За. Хөлгөөний концепт гэсэн За, лерэн механизм өнөөдөртөө ашиглах юм байна тийм үү? За зүйтэй очиж самбартаа болж. За дараагийнх нь. Нүрэг. Хацны өдөр дүнжээ. Өнгө зүмжээ болохоор дуртай юм байна. Усаа цааш хөдөлгөөд давшгүй хөдөлгөөний хөдөлгөөн. Өө яг тийм зөв хариулж байна. Хөдөлгөөний онц төслүүдээр ажилласан. Хөдөлгөөний төслүүдээр далбайтайгаа төстэй энэ призм. Өө зүйтэй гэсэн бүр онцлогтой хариулж тийм. Үгүй яа. За. За одоо бүгдээрээ нударгаа сонгочихлоо тийм үү? За одоо биднэрт юу дут байгаа? Хийх л дутуу байна шүү дээ. Яг зөв. Хийх л дутуу байна. За бүгдээрээ сая ажлынхаа тайлбарыг хэлсэн учраас үнэлгээний хуудсан дээр өөрсдийн багийг үнэлнэ. За үнэлгээний хуудас гэдэг ийм хуудас байж байгаа. Үгүй юм. За өөрсдийн багийг үнэн шударгаар 1-5 оноогоор үнэлэх юм байна хүүхдүүдээ. За 5 оноо үнэхээр зөв шударга хариулсан гэвэл 5 оноон дээр миний хүүхдүүд цэг тавиарай. За ганцхан өөрийн үнэлгээнд дээр л өөрсдийгөө үнэлчих шүү. За палмастраараа тийм ээ? Палмастраараа. За ингэж. За би энд бол яг шууд 5 гэж тавьсан байна. Та нар өөрсдөө бас 3 байж болно, 4 байж болно тийм ээ? За. За үнэлсэн. За энэ багаас авах юм шүү дээ. За долгороо. Самбартаа шударч байна. Бодлооны хөдөлгөөнд оролцох, аюулгүй ажиллагааны дүрмтэй танилцах, хэмлэг ажлын дагуу ажиллах, багаараа хамтарч хийх. За бид нар бол эхний 2 үйл ажиллагааг бол яалаа өмнөх хичээлээр хийсэн шүү дээ тийм ээ. Тийм юм чи энийг давтахгүйгээр шууд багш нь энэ дээр яах нь вэ? Аюулгүй ажиллагааны дүрмийн хийх ажлын дарааллыг ингээд тавьсан байгаа. Тэгэхээр бид нар яах вэ? Эднэртэйгээ уншиж танилцаад шууд үргэлжлүүлээд ажиллаа хийн гэсэн үг тийм үү? За. Ажлын дарааллыг багш нэг самбар дээр нэг харуулъя. Миний хүүхдүүд нэг сайн ажиллаад очих. За яаж хийхийгээ бас багш нь наад чи өгсөн учраас бас мартсан үедээ хаах нь байна тийм үү? За эхлээд мэдээч хэрэг энэ юу вэ хүүхдүүдээ? Хурдны хайрц. Хурдны хайрцангдаа яах юм? Бүгднгийн энэ юу юм? Нүхлэн шүү дээ. Нүхлэн. Энэ юу хийх гэж байгаа вэ? Түлхэгч болон голыг хийх. За энэ юу вэ? Энэ юу лээ? Нудраг маань байна. За энд бол цагрыг авсан байна тийм ээ? За нудрага яах хэрэгтэй байна уу? Цоож бид нар нудрага өөрсдөө бэлдэн тийм үү? За дараа нь голоо байрлуулна. За дараа нь яах юм? Голыг хоёр талд нь бэхэлж өгнө. За үүний дараа яах юм? Түлхэгч орж ирж байна тийм ээ? За түлхэгчийн доор бас яах юм? Бас нудрагыг бэхлэн тийм үү? За үүний дараа хамгийн сүүлд яах юм? Гэрийн даалгавар хийж ирсэн макета тоглоомоо байрлуулна. Ингэсний дараа яах вэ? Тоглоомоо хөдөлгөөнд оруулж шалгана туршин мөн үү? За ингээ ойлгомжтой юу? За одоо хийх үү? За ажлаа бүгдээрээ хуваарлаж аваад багийн ахлагчаа сонгочих. За тэгээ багийн ахлагч маань ажлаа хуваарлаад авчих. За бүгдээрээ энэ машин дээр одоо ажиллахад багш нь бэлэн болгоцсон байгаа. За нудрага цоолох хүүхдүүд нь босоод ирээрэй. Нудрага нөгөө зүсэн шүү дээ тийм ээ. Зүсэх хүүхдүүд нь босч ирээрэй. За энэ ажиллагаа очиж энэ дээр ингээд шилээ зүч. За шилээ зүч. За энэ нөгөө хөрөөний ир маань ийшээ харцсан байгаа. Өө буруу харцсан.
За тавьчих. За энэ дээр авчих. За чи ингээ хөрөөнийхөө эрэг бариад үз. За хөрөөний эрэг чам руу харчих. За зүйтэй. Энийг яах юм? Яасаа. Сагараа. За миний хоёр хөө энэний араас хийчих заяа. За хийгэн. За тэгээ нэг нь ирээд нөгөө энийг эхлээ бөглөхөөс өмнө цаад ш. Энийг ихтэй цаална. Энд өрн байгаа. Өрмөн дээр очиод ажиллана. За хайлтгаа бариад энэ. За өрмөн ажиллаж. За хайлтгаа яасан. Өрмөн дээр ирээд цаад байна ш. Энэ төрөж. Энд. За яах вэ? За ингэ. Яамаа. Зүйтэй ихсэн. За цоол шүү дээ. Энд цоол. Өрмөн дээрээ цоол. Аа тийм. За зүйтэй ихсэн байна. За танаа байна. За чи нөгөө нэг усаа хийгээрэй. Усаа хийж. Чи усаа хийж юм уу? Томоо хийн шүү дээ. Том хийн шүү дээ. Нөгөө хайцаа тавьдаг. За. Мөд. Аха. Ийсэн. Голынхаа бас иччихээ. За. Энийг яах вэ? Өдөртөө цав хийх юм аа. Наатайгаа нь үдээсэн юм шиг. Зүгээр ширээн дээр ч юм байгаа. Үдээсэн юм шиг аа. Ихэд энийг өдөртөө хийж. Доош нь харж байна. Доош нь. Ингээд ингэж. Тэг яг энэ зураас чи ямар өчтэй? Энэгээр яад вэ? Аа тий нугалах зорилттой тий нугалж. Үдээсний машин чи байгаа үстэй. Ихийн үдээсний машин яасан юм? Аа за үдээсний машин. Энэ хоёр дээр наач. Тий. Ноо. Энийг цаасан юм уу? Цаал ач энийг цаалаа гэж. Зүйтэй. Мөөд. Цаалаар одоо голын цаалчихсан. Заасан. Эхлээд энэ хоёрыг хавтах байсан. Энэ хоёрыг эхлээд хавтах болсон. Энийг энэ рүү навах юм дээ. Ингэж байгаа. Тэг ингэж байгаа болж байгаа. За. Ширээн дээрээ 50 минут тэгвэл гац чинь дийлдэнэ. Үдээснийхээ машин ширээн дээрээ тавь. Тэгээд энийгээ ингээд дээрээс нь даг. Аа тэгвэл таамаг дийлдэнэ. Аа дээрээс нь даг. Ихтэй хоёроо оруулах байсан. Ихтэй голоо оруулах байсан. Тусгаарлагчаа. За. За одоо. За тийм зурааснаас доош одоо маш тийм. Яг за. За тэгээд үдээсэй. Яасан таа. Хөө ингэж нийлэх юм бэ? Зурааснаас доош. Эпүү. За. За чим н усаа яах вэ? Усаа бэлдэж штэ. Усаа бэлдэж штэ. За машины энд цавуу халаацсан байгаа учраас өөртөө босч ирээд нудрагнуудаа яах нь вэ? Бэхлэн штэ цавуугаараа. Тийм биз дээ хүүхдүүд? Тэгээ дотроо хань.
Зүгээр. Сайн чихэнгүүд байгаа. Бүгд энэ дээр очиод байгаа жоохон томролч. Дагач юм. Ахна. Ингээд орчих шүү дээ. Ариун буяг их сайн шүү дээ. За. Голлол. Аа цэнгэл ир хүн байна. Зүйтэй. Энэ таарсан гэж бодсон. Нэг нь усаа бэлдэж шүү дээ. Яаж усаа бэлдэж. Энэ дэс бүргэн тавьсан. Хоёр бүрэг гэж хоёр талтай. Хоёр талтай. Нэг том бүргэн тавьсан. Бүгд энийг эндээдэлсэн. Цаваа тэнд байгаа шүү. За нудрага бэлтгэхийн тулд энэ цавуугаа авч ашиглаж болно юм. Энэ ажиллаж байгаа. Энэ цавуугаа ажиллах. За мэ. Өөрөө. Чи ажиллаж байгаа юм шиг. Ажиллаж шахаад томыг ажиллуулсан ч бол. Тэгэхээр томыг ажиллуулж. Том ч болж байгаа шүү. Энэ одоо юу вэ? Сайн хадаг баг шүү. За болно. Их яах юм хатахгүй. Жохон шахаж оруулсан зөв. Чи ихэд энийг юу руу оруулж хайрцандаа хийж хийж явах. Ярь чадлаа энэ. Ярь чинь. Чи яах чинь? Бэлтгэж чаана. Чи энийг хайрцандаа суурьдуулж хийхгүй юм. Эхлээ суурьдуулж хийх чи дараа нь хараач. Тэр дараалал. Технологи дараалал уншаач. Энэ хайр зургаа эхлээд хийж иж оруулах шин. Тэг энэ рүүгээ оруулах юм уу? Хайрны голоо. Тэгтээ. Тэгээ мэтээ. Энийг оруулж гэж. Энийг оруулах. Дараа нь. Энийг дээдлээ зэ. Заамаа. Сосно. Болов уу? Оо би танд чи болсон юм байхгүй. Шууд барьж байгаа цав утчих дүү. Тийм үстэй. Энэ л хөлөнд байна шүү. Энэ иргэнэ иргэн. Ирэхгүй хэрэгс ч үү тэрч. За хийх юм. Модроо их юм уу? Оросон гэж таа тий. За эдний контрол баг их сайн явж шүү. За болж байна одоо. Наад одоо томьёо энэ жишээ татдаг. Цавуудж байгаа. Цав нааш шүү. Цавд шүү гэж. Яг үгүй. Чи зүггүй
Зүр дээр байх хэрэгтэй шүү. За нэ. За. Одоо тийм голын чинь удраг хөдөлж байгаа юм уу? Голын удраг чинь цавдсан юм уу? Цавдахгүй юм уу? Мэ. За голынхаа нудрагыг мах хэлж. Хайч аваад өгдөөс сонсдоггүй. Зайлаа хараа юу болж байна? Хөдөлж юм уу? Энэ цавууд нь шүү дээ. Цав аамаа. Одоо голоо наах яг голтон байлуулж байгаа юм цавдчих. Голынхаа зүйтэй. Энийг бас цавдчих. Тэгш наач. За танах яасан. Хоёрынхаа бэлтгэж. Энэ хоёр хийчихгүй. Зүгээр. Хөдөлж байна. Үгүй. Энийг хийж үү? Ялгаагүй шалгах шүү. Ажиллаж байна. За тэгээд ингээд хатчих. Болно шүү дээ. Хатчих шүү дээ. За нудрага хөлтөж үзэж болж байна уу? Болж байна. Юундээ болохгүй. За эхлээ чи яаж юм? За мөн цавдчих. Цав аав мэ. За. Хөдөлж гинэ тэгээд энэ чөдөд хөдөлж гинэ. Нэг тушиж үзсэн үү? Хөдөлж гинэ. За зүгээр энэ хараа. Энд чинь доош шүү дээ. Энэ чөлөөтэй доош ч гэсэн чинь. Энэ. Хавтив. Энэ мат машинаараа жоох яах юм. Энд чинь доош нь ингээ унжих хэрэгтэй байхгүй. Унах нь. За. Ноттой тийм. Энэ хоёрын нэг тэгшээ шалаагүй гэсэн шүү. Бүгнийг жоохон юу яах вэ? Замчуулах уу яах вэ? Тэгээд үзтээ. Энэ жоохон хүнд үү? Одоо хайч. За толч. За одоо нэг юм гэж. За одоо мах. Цав гачиж байгаа юм гэж байна. Хаач. Тэг юугаанаа бас. Нэг нь ачих шүү дээ. За болно. Тэр талбайг наадах юм. Тэр хэлбэр чинь таглан цаасаа. За энэ хөдөлжсэн үү? За одоо тэгээд.
Энэ чинь чөлөөтэй доош хууж байгаа. Наач за. Энэ талаа хийж. Энэ талаа хийх. Энэ талаа хийх үү? Тэсээ наах байсан шүү дээ. Наац маань ингэсэн. Даруй махтаа сайн шүү дээ, тийм үү? Зам. Ус чинь бэлэн босноо. Одоо усаар хаагуур наах үү? Хаагуур наах байв. Өөрөө л хэлтэй. Хэдийг намар энэ чинь нийлд ууштай. За. Болцсон уу? За. Тий. Усаа хийцэн гэдэг юм аа. За тэ усаа нааш тий. Цавгаа эндээ дүрх. Ширэн дээр аваад явчих та. Ширэн рүү явчих. За тэгээд усаа наагаад тэ дуусгаад аваач. За миний хүүхдүүд ерөнхийдөө бүтээлүүд маань дуусчих шиг байна тийм ээ. Уснуудаа одоо наагаад эдрээгээ эндээ ингэ наачих. Цавуугаараа цаасны цавуу байгаа зү тэ. Уснуудаа цаасныхаа цавуугаар наагаад бүтээлүүдэд тавина. За болцсон байна шүү дээ. Их сайн. 3 дугаар багийн юу болцсон байна. Одоо юугаа усаа наач. Өөд ихсэн. Усаа наач. Ихсэн. Ань өөрсдөө мэд хаана намаар тамны дурна. Тэ? Мэдээж энэ зайг л бүгд нь шүү дээ усаа. Тэ? За, бүртэн аа. За болсон. Өөрсдөө мэд. За. Яг одоо энийг цавуудаа би 2 тал руу нэгээд авах гэж байна. За. Энэ юм тастайсан байна. За болж шít. Болно шүү дээ. Өөртөө зохиомжлол авчих. За. 3 дугаар багийн маань хүүхдүүд тоглоомоо хийцэн үү? Хийцэн байна шүү дээ, тий. Тэгэхээр одоо нөгөө 2 багаа хүлээгээд авчих шиг байна, тий. За 1-р баг маань дууссан байна шүү дээ. За ихсэн. За 1-р багийн хүүхдүүд 3-р багийн ширээн дээр очиж сууч. 1-р багийн хүүхдүүд 3-р багийн ширээн дээр очиж суугаарай. Хийцэн амнуудаа бүгдээрээ орхиод 3-р багийн хүүхдүүд 2-р багийн ширээн дээр очиж суугаад 2-р багийн хүүхдүүд 1-р баг дээр ирээ сууч. За. Намайг тавьчих. Тоглоом энд тавьчих. Танахыг одоо бусад багийнхаа үнэлэн заяа. За их. За танаа баг ийшээ суун 2 дугаараар. За танахыг хүлээхгүй л гэдэг энэ да тий. Жохо хурдтай тавлаа эмчнээс гэж зөх хэвчээ шүү дээ тий. За. За соноо авах гэдэг бас байна л да тий. За үнэлгээний хуудсан дээр ажиллана. За эдний тоглоомн дээр та нар яг үнэлгээ тавьж штэ хөөтөө тий. За энэ үнэлгээний хуудсан дээр хэн бичгөө? За чи өвччих. За тэгээд оноогоо тавьж штэ нэгээс хэдэн оноо өгөхүгэ тий. За асуултынхаа дагуу толомыг ажиглаж байгаа. За одоо болно. Одоо эдний багийнхаа хүлээгээд байгаа юм чи танах одоо болсон. Зүгээр ингээл өгч. Танаа ингээл өгч гэсэн. Одоо тэр баг руу очиж тэдний багийнхыг та нар үлдэх хэрэгтэй. Эдний багийнхын та нарыг зөндөл үлдэх шүү дээ. Аль төрөнд дуусчаад. За яах юм бэ? Энэ ус нэг чухал биш тийм ээ. Тоглоом нь заасч. За одоо энэ үнэлгээний уснаар хэн бөглөх вэ? За нэг нь пластер хийх шүү. Оноогоо ингэ тавиад яваад шүү. Өөртөө ярилцж байгаа. За тоглоомыг хөлгөж үзээд ярилцж байгаа. За энэ үнэлгээний утсан дээр хэн бөглөх вэ? Оноогоо. За бүгдчих. За оноогоо тавь шүү. Тэгээд юугаа яа.
бүгд хийж. За оноогоо тавихтаа бүгдээрээ хэдээс 1-5 оноогоо бүглэн тийм ээ тоглоомын ажиглаж жаад хөлгөж үзээд за хамгийн сүүлд нь тэгээд цэгүүдээ хооронд нь яах вэ гэдэг шулуунаар холбоорой заа ёо. Дэлгэцэн дээр багш тэнд үзүүлсэн байгаа шүү. За хурдлаарай. Цэглэн шүү дээ. Зөв сонгосон гинэ. За ямар ч байсан өөртөө ингэж огсон оноонд хариулт өгсөн шүү. За танах. Манай болохоор 3 багийн тоглоом хөлгөнд орж чадсан уу? Аха. Чиний тоглоом өрөө сайн хийсэн. Өө зүйтэй. За хөлгөөд үзүүлчих. За. За зүйтэй. Хөлгөөн үүсэх механизм зөв сонгосон уу гэж бид нар бас харж байгаа. Энэ зөв сонгосон байна гэж үзсэн. За. Тоглоомоо хөлгөөнд оруулж чадсан байсан. Гэхдээ ягаад 4 оноо гэсэн бэ гэхээр энэ завиа жоохон уугш хажууд чинь харуулсан байх илүү гоё оновчтой харагдсан байх юм юу гэсэн. Тэгээд хөлгөөн үүсэх механизм зөв өгсөн үү гэхэд манайх 5 оноо зөв өгсөн байсан. Тэгэхээр манайх 5 оноо тэгээд багаараа хамтарч хийсэн бол манайх хамтарч хийсэн гэж үзсэн 5 оноо өгсөн. Тэгээд хөлгөөн хэсэг нүдрага зөв сонгосон уу зөв сонгосон гэж харах оноо. За зүйтэй. За тэгэхээр энэ хэдгээр багийн үлдсэн бэлээ? 1-р багийн гишүүд байна уу? За танах өөрсдийнхөө багийн үйл ажиллагааны энэ оноонд санаа нийлж байна уу? За өөрсдөө тайлбарж болно, босоо тайлбарч болно. Хажуудын тавьсан тэгээ эргэлзээ хоорондоо өөрөө. За зарим маань чөлөөтэй эргэлдэх ёстой тийм ээ? Тийм учраас бид нар энийг хааш нь харуулж болно гэсэн оноо хариулт өгч байна. За тийм учраас багш нь энэ нэмэлт 1 оноог нь багш нь өгчих юм. За тэгэх юм бол танах бүтэн яах нь оноогоо авцсан юм байна шүү дээ. За баяр хүргэе. Хэлсэн. За бүгдээрээ тоглоом хөлгөнд оруулсан уу? За бид нар анх төслөө эхлүүлэхдээ хинт зориулж тоглоом хий гэж ярилцсан мэт байна. За багийн үнэр чи одоо энэ тоглоомор тоглох болов? Тоглоно ийм гоё тоглоомор тоглоно шүү дээ, тийм ээ? За бүгдээрээ дүүнартаа зориулаад тоглоомоо хийчихлээ. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нар гол зорилго маань юу байлаа? Тоглоомоо хөлгөөнд оруулах механизм ашиглаад хөлгөөнд оруулах байсан, тийм үү? За тэгэхээр одоо хамгийн сүүлийн дүгнэлт байгаа. За 1 2 од 1 хүсэл байна уу? За энэ. За ширээ дээрээ суужгаад 2 од 1 хүсэл дээрээ 2 одон дээрээ болохоор багаараа ярилцж хагаад хамгийн сайн ойлгож авсан 2 зүйлээ бичнэ. 1 хүсэл дээрээ болохоор хоошид бас юу хийж сурмаар ан гэснээ бичиж болно. За ёо. За багаараа ярилцж бичээрэй. За 1 минутын хугацаанд миний хүүхдүүд бичээ. Огсрох үйл ажиллагаа зөв хийсэн үү, тий? За, болцсон бол гараад ирэх шүү багштай. За, танах чи хэдгээр огийн гişүн билээ. За, тэгж байна. Хэдгээр огийн гişүн. За. Тэгээд 2 од дээр нь юу хамгийн сайн ойлгосон бэ гэхээр хөдөлгөөн тоглоом хийж сурсан байгаа. За. Тэгээд бас механикийн талаар ойлголт авсан. За, зүйтэй. Тэгээд юу хоошид болохоор онгоц хийж сурах юм уу? За, зүйтэй. Манай 2 од дээр нь болохоор хамгийн сайн сурсан зүйл нь механизмын хөдөлгөөнд тоглоом хийж сурсан. Тэгээд хоёрт нь болохоор хөдөлгөөний тоглоомын тойрон ба ажлын хуудас зургийг зурсан байна. Харин дараагийн удаа юу сурмаар юм гэвэл модоор хөдөлгөөнд тоглоом. За, зүйтэй их сайн байна. Манай болохоор 2 од дээр бүх төрлийн механизм мэдээж авсан. Тэгээд мөн ухсрах үйл ажиллагаагаа зөв хийж сурсан. Тэгээд нэг хүсэл дээр бол механизмыг хэн бүтээснийг судалж үзмээр юм. За, зүйтэй их сайн байна. За, бид нар хичээлээ эхлэхдээ ямар зорилго тавьж эхэлсэн бэлээ анх? Үгүй өнөөдрийнхээ хичээлийг нударган механизм ашиглан тоглоомоо хөдөлгөөнд оруулцгаая гэсэн мэт. За яасан яа дуртай. За тэгвэл та нарын өнөөдрийн энэ 2 одон дээр өнөөдрийн хичээлийнхаа мэдэж авсан зүйлүүд чинь энд харагдаж байгаагаар үзэхэд өнөөдрийнхээ хичээлийг маш сайн ойлгосон юм байна, тийм үү? За тэгвэл хооштой болохоор модоор хийж үзье гэж байна. Өнөөдөр цаасаар хийгээд үзсэн юм чинь дараагийн хичээлдэр тэгвэл модоор хийж үзэх үү? Болж гинөө? За тэгвэл. За бүгдээрээ баярлалаа өнөөдрийнхээ хичээлийг.